can see the world through open eyes and savor all the time before it flies. And every time you wake up, there's a new day that's calling out your name. Come join the game. Well, that's life. Take what comes along the way. That's love. Let it grow stronger every day. There's joy as the days go passing by. There's hope, a better life for you and I. Бид бүхэн Европын зүрх болсон Чех улсын одоо хойд хэсгийн хот болох Česká Lípa гэдэг хотод одоо хүрэлцэн ирсэн байна. Энэ бол манай аялагчдын нэг болох төгсөөгийн маань одоо угаах гэж амьддаг байгаа. За сайхан авч ирнэ. За түнэр сайн явж ирсэн үү? Сайн явж ирлээ. Тэр чи одоо нэгэн дооны тулаа шүү тийм үү? 6-7 хоног асаалтгүй туусаа. Бас бүрдээ явж ирсэн. Тэгээд авчихлаа шүү дээ шахав. Тэгээд за энэ хавчаас ахаа. Янз юм шүү дээ. Ногооноор шүү дээ. Энэ манай өвөлдөж нэг газар шүү. Өвөлдөж нэг. За бидний зорилго бол юм байна. Хамгийн хямцаатлаа. Хамгийн олон улсаар одоо хамгийн богино хугацаанд одоо яаж ажиллах вэ гэдгийг одоо нэвтрүүлэг хийж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол одоо хамгийн ихний улс маань Чех улс таарч ажиллах зам. Тэгээ одоо энэ нутагт бас үзэх харах юм хэл байдаг тийм үү? Ер нь Европ төрчнө Чех улс хамгийн их үзэлтэй гэж байна шүү дээ. Чех улс судлаад үзэндээ байгаа. За энэ юу тэр удаж юм байна. Тэр үнэхээр үнийг танилцуулаад тийм жоохон хэлбэ. За энд манай ихтэй сууж байна. Яндаа гэдэг. Тэр бүлээр байна канч. Тэр бүлээр гэдэг үлтэйгээ яг одоо энэ лаптоп юм олон монголчууд байна. Бидний сүүлийн хоёр жил нэлээ ихслээ. Хүүхдчүүдтэй нэлээд зургуулсан байгаа шүү. Яг одоо сүүлийн үед лаптоп юм. Яг одоо энэ ажлын инструкт подрас гэсэн монголчуудтай нэлээд зэрэг хамтлаа өстой. Нэмээд чи үгүй чи ажил ямар ажил хийж байна? Би одоо энэ илүү үзсэн байна. Машинаас явуулсан. Одоо эмгтээчүүд байна. Хүний эмгтээ онцлог. 160 эмгтээ 40 нэртэй. Тэгээд сонсогддог штэ. Аль ч газар очсон монголчууд ажлыг зүгээр язгамаар амар хурдан суудаг. Амар чи бас л ажиллах юм. Яг ажиллах. Монголчуудад ажлыг айгуу сайн. Айгуу сайн. Чехийн амжиргааныхаа одоо энэ төвшин өртгөр юм бостой Европын хүмүүс усаас яваа. Өртөг гэх юм бол Чех улс Европын улс бол хамгийн хэмжээтэй. Тэгээд шатангаар яваад ингээд харчих чинь хүмүүс нь тэгээд сайхан намтай болоо. Байгаа мó байхгүй гэж. Эсвэл тэгээд байгаа байхгүй гэдэггүй ийм хүмүүс юм уу? Эсвэл бүгд одоо гараа явцсан бол отоосоо бивэр л юм шүү. Баяртай байгаа шүү дээ. Саас тийм шүү дээ. Тийм мэдээж ч одоо улаан нэг баяр. Хэд оны юм бэ? Мэдээж дөрөв оны. Энэ авир чи одоо сая наашаа ирж явах таамд ер нь нуур ихтэй юм шүү дээ. Нуур бол хаасан. Тийм. Тав болоход нуур, тав болоход нуур. Сайн. Энэ ч одоо очоод сайхан дураараа загсаа барил нуурыг битэр. Загсаас бол тэгж дураараа байна. Зөвшөөрлөөр. Очоод зөв уур шидэл юм барай чараад идчихэ. Би байхгүй яаж болох вэ? Тэр чинь өсгөө өмнө авна. Зөвшөөрөл авна. Төлбөр хийн. Хичээж үлгээ авна шүү дээ. Энд таруу байдаг гэсэн сонссон. За яг манай таруугтай адилхан хэд бол бас арай л жоохон арайч яг үеийн одоо нийгмийн төлөвлөлт тижээвэр айлууд өөрсдөө тижээд байдаг. Би одоо аваад бод ичи бол айл болно. Бод идэх юм уу? Таруу байдаг гэхээр сонирхоод байгаа байхгүй юу? Тэр айлууд нь яг Өөр одоо чи жижигмэл туулаад ижээдэг шиг сонирхолтой байдаг. тижээмэл айдч юм уу бодохгүй. Ааштай санаа. идэх юм бол Ойлголт байхгүй шүү дээ. ухаалт болж шүү дээ. Ааштай юм шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Тийм шүү дээ. Бассаа бодлоо.
За энэ бол яг онцлог тоглоомны одоо тэр нэг онцлог тоглоомны нэг хин гэж үүдэж штэ. Төмөл зүй гэж үүдэж штэ тий. Оюун ухааны мөнцийн захирал. Тэрэндээс оч худалдчихсан. Энэ бол онцлог тоглоомны хамгийн анхны шатны одоо тоглоом. Хоёр модноос бүрдсэн ийм хэсэг байна. За таны салах. За аялагчид маань эх орноо сурталчлах зорилгоор Монголоос гарахтаа бас нэг хэдэн онцлог тоглоом аваад гарсан юм. Монголчуудаа болон бас гадныхандаа тоглуулж үзүүлээ, сонирхуулъя гэдэг үгнээс авч явсан тоглоомуудаа тулгаахын даас дэлгэж нэг оройг тоглож наадаж бас сайхан өнгөрүүллээ. За Монгол хүүхдүүд бол онцлог тоглоомыг урд өмнө бас тоглож байгаагүй ч гэсэн бас нэг эвийн олоод тоглоод нэг угсарчих хэмжээний ухаан бол байлээ. За бидний Европын холбоонд орж ирсэн эхний зогсоол маань бол Чех улсад тулгаахын да буудлаад замынхаа тоосноос олж алжаалаа тайлж нэг оройг сайхан амарч өнгөрөөсөө. За тэгвэл маргааш ямарч хэлсэн аялалтаа гарна гэдэг өнөөдөр одоо эрт камераа гэдэг тийм үү? Европын улсуудад бол бензин нэлээд үнэтэй. За ихэнх машинууд нь бол дизель байд юм байлээ. Бензин машин бол тийм их биш. За бензиний өртөг бол Монгол мөнгөөр бодох юм бол ойролцоогоор 1 литр нь 3000 төгрөгнөөс дээшээ байхаар юм байлээ. За энэ бол Латв, Литв, Польш, Чех гэсэн улсуудаа бол нэг иймэрхүү. За цаашлах юм бол бензин бүр үнэтэй болно. Нэг 4000-4500 төгрөг болоод явна. За дундчлаад ойлгох юм бол 1 евро 50 цент орчим өртгөөр 1 литр бензин авна гэсэн үг. За тухайн үед бол яг биднийг аялж явах үед бол 1 евро ойролцоогоор 2650-аас 2700 төгрөгийн ханштай байсан. За нэвтрүүлэг дээрээ бол бид нар яг тэр ханшаараа бодоод тооцоолоо гаргаад зардлаа тооцоод явсан байгаа. За аялагчид маань Монголоос гарахдаа бүгдээрээ одоо нэг дараа талбар зискарттайгаар аялалтаа гарсан байгаа. Гэтэ мэдээж бас тодорхой хэмжээний бэлэн мөнгөтэй явахгүй бол болохгүй. Бэлэн мөнгөний хэрэгцээ бол цаг тутам тохиолдсон шүү дээ. За жишээ нь тэгээд одоо виз газар ороход 1 евро, за Колумбийн халуун улсанд ороход 2 евро. Одоо гэх мэтлэн одоо жижиг сажиг бэлэн мөнгөний хэрэгцээ бол цаг тутам тулгарна. Тэгэхээр заавал аялагчид маань картаас гадна бэлэн мөнгөтэй яваарай гэж зөвлөмөр байна. Улаан баяраар эхлэх багсаг байна да. Манай чехүүд нэг тийм бужигч эхлэх байна да. Улаан дүүний баяр гэдэг бид нар чинь эх 7 хоногийн нэгт хүртэл амарх юм байна. За өнөөдөр одоо талбай дээр нь гоё болж байгаа. Прагад бас улаан дүүний баяр гэдэг монголчууд цуглаад спортын наадам хийж байгаа сурагтай байна. Гэтэ бид нар өнөөдөртөө бол Праг урж амжихгүй байна. Өнөөдөр бид нар Цска Лепагийнхаа байгалийн одоо үзэсгэлэнт газраар явж одоо явган аялал хийн. Бид нар бараг 7 км гарах алхам. Тэгээ уулын оргил дээр гарна ингэн тэгнэсээр атлаар өдөр бүрх баг. Тэгээ ойрд нөгөө дандаа машин дотор суугаад одоо дандаа сунгаа хөдөлтэй байна. Одоо сайхан бүх хүчээ хөдөлгөөд явгаа аяллаа утгаар нь хийн бэ. За ингээд манай дээр очих байгаа зэрэг одоо бүгд очиод хамтдаа суулгая. За аяллаа явцад нэг анзаарэгдсэн зүйл гэвэл ер нь бол альч улсад тэр замын хөдөлгөөний дүрм гэдэг бол маш өндөр соёлтой оролцсон юм байлээ. Аливаа тосгоны замууд хүлээстэй хандахгүй л их нарийнхан замууд ихтэй. Тийм билээ. Ер нь бол их нарийнхан замтай. Тэгээ тийм зам дээр бол дайраа давчлаад байх юм бол өстө орох шиг явахгүй. Манай аялагчид маань одоо дөрүүлээ ээжлээд барьж байгаа учраас одоо энэ аяллаас биднэрт бүгдээрэнд нь суусан нэг том соёл бол энэ замын хөдөлгөөний соёл байлаа тийм ээ. Тэгсэн. Ер нь бас Монголд байгаа жолооч нартаа ч гэсэн одоо уриалж хэлэхэд замын хөдөлгөөнийхөө дүрмийг сайн баримталж замын хөдөлгөөндөө соёлтой оролцоосоо гэж аялагчдынхаа зүгээс уриалмаар байна.
Чехд байдаг их гоё байгальтай. Швейцар шиг гоё Би байгаад. ч одоо Монголын Швейцар гэж Тэгээд хамгийн залуу таадаг чек тийм 4 алдартай баг байгаа. Энэ болохоор хамгийн алдартай 2000 оноос тэгж нэрлэгдэж байна. Отхон баг юм уу те. Дөрвөн алдартай ийм Паркийн хамгийн залуу. хамгийн залуу баг тий. За Европын улбаны улсд бол зогсоол ерөнхийдөө нэлээд үнэтэй тийм ээ. Ер нь дундчлаад бодоход нэг 4 евро байх жишээ нь байдаг шүү дээ. Тий. Чехэд бол бусдаас бол арай хямд байгаа шүү дээ. Өдрийнх нь 100 крон буюу нэг манайхаар нэг 100000 гаруй төгрөг юм уу да. Нэг хаан зогсож байна. Энэ үү? Энд байна уу бид нар? Энд байна уу? Энд шүү. Ингээд энэ юу вэ? Заваар явдаг газар нь байна. Хөргөрөөдтэй газар нь. Тийм үү? Энд чи одоо бидний очих байгаа юу шүү дээ. Энэ гоё яадаг вэ? Харин бид бол чаддаг юм. Сая гоодлыг орж үзлээ. Ерөнхийдөө бол хоёр хүний өрөө 2 хоног нь 2 хоногоор энэ гэж байт юм байна. 2 хоног нь 2 хоногийн өрөө нэг $60 юм да. Тэр хэвцээ. корон биш доллар. Короноор бол байна л та. Тэгээд би сая хөрвүүлж бодож үзлээ. Гэсэн чинь тэр $60 хэвцээ. 2 хоногоор байт юм байна. 5 дахь сайн ч юм уу, хагас ямартай сайн ч юм уу. Тэгэж оруулаад 2 хүний өрөө тийм байна ч тавьдаг байна. Илсэн хаад гэж шүү дээ. Далайн доор хөөс илсээс хаад. Тийм үү. Туудын дав шүү. Guys, can I ask a question? Where are you from? Mongolia? Yes. Oh, very good. Thank you. Enjoying it. Хан хамар өнөختөө хаад монголчууд арай ер нь хандш үзээд шүү дээ. Ер нь багсаатуудыг монголчууд царай л шүү дээ. Талтаараа гоо удаж шүү. Явсан юу? Уулынхаа ерөөдөө тал тунд нь ороод ирсэн явж байна. Ийшээ өксгөд нэг тийм айхтаргуул тийм огцон өксөр байдгүй юм. Замын гоё янзлаад ингээд тэгшилсэн болохоор гоё л байт. Өнөөдөр дугуйтаа ахлаа юм уу? Замдаа тоглоод инээж хөхрөөд. Оо хаваа юу яа. Урд хүмүүс гэдэг. Энд нэг сал тавих байсан. Яа үргэх гээд байгаа юм уу? Эсвэл тулаад байгаа юм уу? Манайха хурд яваад өгдөөр. Би зүгээр. Энэ жоочдыг аваад эндээс хурд холтуул. Би өнгөрсөн. За энэ төрлийн жилийн үедээ. За энэ 6 км өгсөн бидний алхсан зам.
байна. Өөр дээдлийнх нь оройдор гарахаар төлбөр авт юм байна. Энэ болохоор жуулчдаас 3 евро, оюутнуудаас 1 евро гэсэн төлбөр авт юм. Hey, 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 take a picture. Hey, 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 take a picture. Ер нь бол байгалийн тогтцоор үнэхээр гайхамшигтай сайхан байгальтай. За тэгээд олон мянган жуулчдын аялагчдын хөл дарагдсан ийм газар байсан. Яг одоо биднийг аялж явах үед бол улаан өндөгний баяр таараадч тэр одоо аялагчдын хөл хөдөлгөөн ихтэй тийм хүн ихтэй үед нь бол бид нар очсон. Ер нь өдөр болгон баг иймэрхүү хүнтэй байдаг охоо энэ газар. Боолтмаас. Байгаль үүд байна да. Зөвхөн чехч гэдэг ахын байхгүй. Германаас айгүй хүмүүс ирж алхах юм байна шүү дээ. Ер нь явгаа ил машин гэдэг. Тэгээ ер нь хүмүүс нэг ийм байгаад байгаа юм те. Одоо залуу хөгшин гихгүйгээр бүгдээрээ ер нь нэг тийм амралтын өдөрч байсан тэр ажлын өдөрч байсан тэр өглөө оройгоо тийм алхаж явах сонирхолтой хүмүүс байсан. Тэгээд нөгөө нэг уул хад руугаа болж игэл таяга тулаад үргэлжлэн өөрөөл алхаж явахдаа л өөрсдөө их тийм аз жаргалтай байдаг. За магадгүй бас тэгжиж ер нь эрүүл амьдардаг болоо гэсэн нэг тийм бодлол төрсөн шүү. Манай монголчууд ч гэсэн сүүлийн үед их алхахдаг болоод байгаа шүү дээ. Тий. Ер нь бол уул хадаар бас их эрүүл мэндэ бодож алхаж аялах дуртай болсон. Тэр нь бол маш их сайшилтай санагдаж байгаа шүү дээ. За яваа идэл маань тэгээ сайхан болсон. Нэр нь юу вэ? Чешская швейцарская парк. Чешская швейцарская паркая гэх. Тиймэрхүү. Ер нь бол нутгийн хүмүүс бол яг Чехийн Швейцар гэж ярьдаг. Байгалийн гоё тийм тогтцтой тийм газар байдаг. Тэгээ тулгаан ах маань хамт явсан. Манай тулгаан ахын маань охин нараа хамт явсан. Нараа ч нөгөө өөрөө хэл улстай энд сурж байгаа хүн чинь бүр тэр түүх юуг нь аягүй сайн мэднэ. Тэгээ бид нар чинь тайлбарлаад янз бүрийн юм ял орчуулж өгөөл тэгэл явсан. За тэгээд тэндээ амраад тэгэл параг хөдлөлтөө. Маргааш нь параг. Маргааш нь параг бас. За бид нар машина зогсоол байршуулчаад хотын захад байдаг бас нэгэн томоохон худалдааны төв центрумаар бас орж сонирхлоо. Нэлээд том дотроос юмтай. Бас байхгүй ч юм байхгүй юм том үйлчлэгийн төв байсан. Энэ центрум маань үнгүй зогсоолтой шүү дээ. Тийм зогсоол нь үнгүйсэн те. Тэрүүгээр бас давуу талтай. Тэгээд бас нэг улаан өндөгний баяр болж байгаа. Параг өөрөө бас жуулчид ихтэй байгаа. Тийм учраас бид нар машинтаа орох юм бол зогсоол үнэтэйгээс гадна олдохгүй байх. Тэгэхээр бид нар машинаа энд үнгүү зогсоол тавьчихад тэгээд центрумаа ор сонирхчоод за тэгээд цаашаага метрогоор одоо параг руугаа явъя гэсэн шийдвэрийг гаргаад цаашаага одоо явсан да. Прагийн метро ер нь их ойлгомжтой санагдсан надад. Тий. Ямар ч хүн хараад шууд ойлгохоор. Тийм тэнд ер нь би төөрч бодлоод байх юм бол байхгүй мөлий тийм ээ. Тий ер нь төрж бодлох юм байхгүй шүү. Банк чексэн ч хийдэг юм уу те? Би урамчтай тийм. Өндөр урамчтай. За энэ центрумаас бас метроны буудлын руу явдаг автобус нь өөрөө өнгөө. Тэгээ метрогоо хүлээх зураа бид хэд чинь бас энүүгээр валют арилжаа ороод хэдий еврогоо бас нэг хэдэн крон уулгаж авсан. Бас юмыг яаж мэдв. Ер нь бас валют солиулахдаа бас анхаарамжтай зүйл байлаа. Тэр нь юу гэвэл бас татваргүй юм валют арилжааны цэгүүдийг олж үйлчлүүлэх нь зөв юм байлаа. Бас зарим банкуд ч гэдэм үү бас зарим валют арилжааны цэгүүд нь бас шимтгэл татвар авдсан байл шүү. Тэрийг бас анхаарах хэрэгтэй гэж зөвлөмөр байна.
За тэгээ Чехийн нийслэл бол бас үнэхээр үзэсгэлэнтэй газар байлаа. Бид нар бас хугацаанд л баригдаа. Олон хүнтэй газар байлаа тий. Тийм. Араг бол ялчгүй. Тэгээ зогсоол авдаг. Энэ хаа газар. Тийм. Энэ хэмхүүрийн үнэгүй автобус гэж явуулсан уу? Үнэгүй байсан байгаа тий. Тэ үнгүү нэг Бас нэг сонин шугам байлаа шүү. том дэлгүүрийнх нь хувийн асна. Тий. Төврүүгээ гэж шууд явчихдаг. Төргөө шиг метроны Метроны буудлын руу. Тэгээ метрогоор дөө. Метрон ямар үү? Метрон ч 24 коронавирус шүү. 24 зүйл гэсэн. Хайж ихгүй. Нийлэлээ. 24 корон. Цагийн хав. тийм ба Цагийн цаг үед байна. 60 минут. Цаг. And savor all the time before it flies. And every time you wake up, there's a new day that's calling out your name. Come join the game. Well, that's life. Take what comes along the way. That's love. Let it grow stronger every day. There's joy as the days go passing by. There's hope. A better life for you and I. We'll take our dreams and fly. Together we can try. That's life. Well, some things in this world were meant to be, like living life in peace and harmony. Одоо байгаа тэгээд энэ жуулчдын сезон гэхээс өмнө застуулстай болоод нэлээ ажилттай байна. Хотын төөрөө бол хөдлөө ихтэй болоод ингээд төөрөх магадлал маш өндөр болчихсон юм байна. Би бинээс нэг баг нэг бэрэ. Хараа. Орой чамд. Өөрч магадгүй байна. Баяшаа одоо хааны орд руу явна байна. Одоо хааны орд руу явна. Одоо энэ мөчний боломжоор дэшигээ чигээр алхаад өөр явах газар их би Чехийн төөр бол үзсэн ихтэй маш олон гоё хуучны дурсгалтай барилгууд байгаа. За галерейнууд байгаа, музей байгаа. За тэгээд ер нь үзийг маш их юм байгаа да. Өдөр явцгаas. Праг бол хотын төвөөрөө үзэх юм маш ихтэй. За тухайн үед баяр таарад ч тэр юм уу гудамжны үйлдвэр үйлчилгээнүүд маш олноор гарчихсан байсан. За тэгэл зөндөө тоглолтууд үзүүрүүд зөндөө нэгдсэн байсан. За бид нар урд өдөр нь уулаар явгаа аялал хийгээд ахиад залгуулад маргааш нь хотын төвөөр явгаа аялал хийгээд за бас нэлээд алхсан шүү. Төв талбайгаас хааны орд руу явах ч бас нэлээд зайтай юм байлээ. Замдаа нэлээд удаан сууж явсан чилээгээ сайхан гаргасан да. За ингээ Прагаар зугаалж явхад бол маш олон монголчуудтайгаас таарсан. Манай монголчууд манаас амралтын өдрөөр гэр бүлээрээ бас үзүр үйлчилгээ үзээд үйлчлүүлээд явж исэн. За тэгээд бид нартай таарсан монголчууд маань амжилт хүсээд аяллаар явж байгаа юм уу? Ямар гоё юм бэ? Амжилт хүсье гэж бүгдээрээ бас аян замын минь өрөөж байсан. Тэд нар монголчуудаа ч гэсэн одоо ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Прагийг бол ер нь заавал үзэх хэрэгтэй газар байлээ. Прагийн юмыг бол гэж 1-2 хоногт бол үзээд өнгөрөх гэж бас байхгүй. Сайхан бот байлээ. За тэгээд ер нь байхдаа ер нь гэхдээ энэ Европын орнуудыг бодож болоо ингээд зарж хоолч ресторан юм авч тэгээд ер нь зэрэглээс шалтгаалал янзур багш тий. Хамгийн доотлын хоол бол ерөнхийдөө Европт бол дунджаар нэг 10-15 евроос эхэлдэг шүү. Хоол бол тий. Ресторан хоол бол тий. Тэгэл тэрнээс дээш. Тэгээд удамжинд зүгээр зардаг одоо бидний хэлдгээр нөгөө удамжны коро одоо нөгөө бургер, хотдог гэдэг болохоор хэдүүлээ. За 3 хагасаас ер нь эхлээл 7, 8, 10 дотор ер нь хэлээ. 10-аас нэг хэвгүй. Тийм. Амттай гэж юу? Прагийн тэр хямтай тал. Хямтай тал. Тэрээс баа. Ингээ шаардсан. Тэгээд талхан авчихвал тэр. Тэр сауснаас нь хийж байгаа. Өө тэр чинь тэгэл өдрийн цагаа бид нөгөө хямд айл гэдэг утгаараа тийм л хоолж байгаа. Ресторан тэгэл ороогүй.
За энэ бол одоо бэлэг дурсгалын гудамж. Дандаа одоо бэлэг дурсгалын зүйлс авдаг. Ийм хэсэг одоо. Энд сая 4 цагт бол гонхон дугуурлаа. 12 цагт бол бүр сүртэй дуурайад бүр олон надын хаалгаас гой хүмүүс нь гарч ирээд сүртэй юм болдог гэж сонссон. Бид нар бол нэг юм сая 4 цаг болоод яаж дуурайх юм. За нүгэр дээр бүр найдаад олон дорны жуулчлал шиг байна. Тэгээ жуулчлал яг бас сайда муута ямдрын хүмүүс харагдчих. За одоо бид ийшээ яваа. За эднийг бичлээд байна. Гайхамшигтай зэрэг биш үү? За эдийг болгоод өгчлээ шүү дээ. Айшиг улаан дүрний баярынх нь одоо яг институтын хэсгэр бүгдээр орно. Бач ингээд нөө хонь хураг одоо морь энтнийг ингээд энэ их гоё юм. Баян хэрвээ дажгүй шүү дээ. Энэ одоо манай чех хүн. Үнтэй сая энэ чирийг танилцлаа. Хоол маш сайн. Ялангуяа өндөгтэй хоолыг бүрийг сайн хийн. Улаан өндөгтэй хоолыг. Ийм нэг сүлээ танилцлаа гэж. Давгүй мó. Давгүй мано, давгүй байна. Тэр ямар вэ? Ер нь зогсчих. Чи энд үлдэх юм уу? Орж гарч байгаарай. Манайхаар хэрүүл орж гарч байгаарай. Энэ хавтаа тэгээд одоо байж гинөө. Энэ бол яг зөвхөн улаан биений баяр зориулж чимэглэл. Ингэж хийдэг юм байна. Бас нэг ийм чимэглэл хийчихсэн урагсаар одоо эмгтээчүүдээ одоо ороолгож тийм ёслол үүдэж байдаг. Их л одоо хүн байна. За энэ одоо яг парагийн төвд оршдог өслийн гүр гэж одоо манайхан одоо ярьж сурсан ийм гүрүүд юм байна. За энэ чи бол одоо ингээд чоожо зүгээд чоожин дээр нэрээ бичээд за тэгээд одоо өслөө шивнээд ингээд зүүсэн маш их чоош байд юм байна. За бид нар одоо жоохон дуршлах дутаа чоожгүй хөрөд ирсэн. Гэхдээ энд одоо ямар нэг юм бичээгүй байгаа чоож байх юм бол дээр нь биччихвэл бас миний голчдаг гинэ. Тэгсэн чи бас палмастер байдгүй. Тэгээ одоо энэ их чоожийг хараад нэг л юм бодогдлоо. Хужаа чоожны бордуулалт их байгаа байна да гэж бодогдлоо.
Одоо энэ бүсгүй хийж юм байна. Яг одоо энэ хоёр төмөр дээр нь гараа тавиад одоо өөрийгөө бод санаж байгаа юмаа шивнээд явах юм бол өсөл бэлдгээ гэсэн юм сайхан бас нэгдэлтэй газар байдаг юм байна. Энэ доогуур нь одоо жуулчлал зориулсан юм жижиг хөлөг онгоцууд, усан онгоцууд явдаг юм байна. За хун чуулсан их сайхан л нууртай голтой юм газар байдаг юм байна да. Тэр хүслийн гүрэн дээр нь одоо хүмүүс очиж хүслээ шивндэг. Бүр тийм уламжлалт огтчихсан тэгэл очоод бүгд сайхан залбираад хүслээ шивнээл явдаг юм байна лээ. За тэгэл хааны ордон л бас овоо гэсэн шүү те. Тийш бас сайхан 16 лаг өдрөөлээ. Оо хөөрхөн явсан. Очин. Энэ одоо бүр яг хуучныхан тийм түүхт годомжуудаар нь орж явна. Одоо эзэн хааны ордон дээр очин доо. Цаа чи одоо хүлээг эсүүд хаан хүлээгээд байгаа байж. Бид яг одоо Чехийн эзэн хааны ордных нь яг үүдэн дээр нь зогсож байна да. Сүүлийн үед бас ийш нөгөө нэг хадлага их гараад бас жоо шалгалж чангарсан шүү дээ. Тийм байна. Яг бидний явахын яг тэр үеэр бас Франц центрт халдлагууд гараад бас тэмдэг юм болцсон. Тэгээд цагтаа өндөржүүлсэн бэлэн байдал. Аливаа юм руу орж харахад жоохон шалгасан тийм их үл. Гэтэ учиргүй ч бас тийм биш л дээ. Прагийн аялал үргэлжилж байна. Энд бол одоо баяр болж байгаа болохоор үзэр үйлчлэгээ ихтэй байсан гэж би түрүү хэлсэн. За ер нь бол гинтийн бэлгүүд эндээс маш их гарч ирнэ. Жишээ нь одоо мөнгө салах нөхдүүд гэх мэт. Тэгээ бидний зорилго чинь бол хамгийн хямд зардлаар аялж байгаа хүмүүс чинь болж игэл одоо үн төлбөргүй үзэр үйлчлэгээ юу байна гэдгийг л одоо үзээд явах сонирхолтой байгаа. Тэгээ ер нь тэргээр өөрөөсөө хөгжөөл явж ивэл нэг үн төлбөртэй юм руу болж игэл одоо хамраа зохиолохгүй л одоо явчих сонирхол байгаа шүү дээ. Төрөний өвгний тэр үзүүлээд байдаг төмөр юу чи 2 евроор зарах гэдсэн шүү. 2 евро гэж байна. Тийм үү? Бас хөөрхөн тэрүүгэн тэндээ үнэтэй байгаад байгаа шүү дээ. За тэгээд юм үзээд аялаад алхаад явж явах тэр нь хэдэн километр одоо алхаснаа ч мэдэхгүй, ядарснаа ч мэдэхгүй цаг хугацаа одоо сайхан хурдан өнгөрөх юм да. Үнэхээр бас сайхан зугаатай, дурсамжтай юм сайхан өдрийг аялагчд маань Праг хотод өнгөрүүлсэн. Праг бол сайхан байна. Тэгэхээр бас аяллаа гэж бодож байна. Прагийг бас үзэх хэрэгтэй байна. Прагийн дээр маш хуучны тэр яг хуучин хэв загвар. Ер нь энэ нэг юм хөгшин хэв загварыг хадгалж үлдэнэ гэдэг бол айгүй том соёлын өв болж үлддэг юм байна шүү дээ. Тэр хооллолт ч өөрөө тий. Одоо үзээ үзмэр гэхээсээ илүү хот нь өөрөө үзмэр байхгүй. Тэр шивтэр бол ерөөсөө хурдан зам авах шүү дээ. Хурдан замаар. Үгүй хурдан замаар. Цаашаа хурдны гэхдээ ер нь хурдны зам татварны үйл ажиллагаа 10 хоногийнх нь 276.
170 27 байх. 10. Бид нэр хурдан зам сонгоогүй. Шууд авсан уу? Хурдан сонгоогүй авахгүй явах юм бол бас нэг болох гоё юм. Тэр хурдан хянж явахын тулд бас ой 50-та зам, ой 70-та зам гэж бас. Замын дэмдгийг бол нүдэж хилт харж явж байна. Тэгээд одоо За тэгээд дараагийн ус авста. Авста. Хэлээ авах болох.